За юу гэцгаана. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр та бүхэнд арай өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодсон. Тэгээ юуны тухай вэ гэх юм бол би 365 хоног ном уншдаг челленж өөртөө зарласан байгаа. Тэр маань одоо өнөөдөр 44 дахь өдөр дээр явж байна. Тэгээ 365 хоног ном уншина гэхэлэр ерөнхийдөө өдөрт нэг 20-30 хуудас уншаад нэг 30-аас 1 цаг хүртэл их хугацаатай унших юм бол миний хувьд гэх юм бол 30 орчим номыг уншиж дуусгахаар байсан. За тэгээ 30 орчим ном гэдэг маань миний амьдралын баг өнгөрсөн бүх хугацаанд уншсан номоос их номыг 2026 онд би унших гэж байна. Баг л гэсэн шүү. Тэгэхээр 2023 4 5 онд гэх юм бол би жилдээ нэг бүтэн ном, за дээрэс нь тал ихлүүлээд хайсан нэг 2-3 ном ч юм уу. Тиймэрхүү байдлаар явж исэн. За тэгээд нэг ном уншихдаа өдөртөл нэг бараг 70-80 хуудас уншингуудаа маргааш нь байхгүй болоод дахиад нэг сарын дараа эргээд нэг 5 хуудас уншаад тэгээд дахиад нэг хэдэн сарын дараа нэг 50-60 хуудас уншаад гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар дуусчдаг байсан. Тэр маань эргээд ёстой надад нэрнгээсээ юу үлдсэн юм бэ гэмээр санагдсан. Тэгэхээр одоо би яаж байгаа вэ гэх юм бол 44 дахь өдөр дээр явж байгаа. Ямар ч унших хуудасаа бол би алгасаагүй. Дээрээс нь өдөр болгон уншиж байгаа. Өдөрт 20-30 хуудас, заримдаа нэг 15 хуудас, ер нь бол хамгийн багадаа нэг 15 орчим хуудас уншиж байгаа. Цааталтаа бүр сонирхолтой санагдсан хэсэг дээр их юм бол 40-30 хуудас уншаад байгаа. 2 цаг маг уншсан тохиолдол байгаа. За тэгээд энэ маань юуны тухай вэ гэх юм бол би одоогийн байдлаар 44 өдөр ном уншсан байна гэдэг чинь ямар нэгэн дадал сууж байгаа юм болов гэж би бодоод байгаа. Ямар ч завгүй байсан, яасан ч ажилдаа байсан, орой ирсэн, өглөө эрт тарсан, орой эрт тарсан, ажилдаа байсан, гэр бүлийн асуудал гэл бүхэл асуудлын дараа, ажлуудын дараа ямар ч тач номоо барьж аваад 15 хуудас, багтаж 15, цааталтаа 30-40 хуудас уншичаад байгаа. Энэ маань болохоор надад бас суугдж байгаа дадлуудын нэг юм болов гэж би харсан. Ямар ч тач нэг өдөр ч алгасаагүй. За тэгэхээр энэ хүү 365 хоног унших 30 ном маань эргээд надад маш том өөрчлөлт авчрах болов гэсэн юм найдлага бол байгаа. 30 орчим ном гэхэлэр зарим хүний хувьд бол амар амархан санагдаж магадгүй, зарим хүний хувьд бол маш хэцүү санагдаж магадгүй. Энэ миний хувьд ч гэсэн маш хэцүү санагдаж байна одоо ч гэсэн. Гэхдээ ер нь бол яг үр дүн нь сайхан, за мөн үйл явц нь бас дэжгүй гэж санагдаад байгаа. Яг ном уншаад суухаар болов. Тэгээ одоогийн байдлаар би яг 4 номны ард гарсан байна. Эхний нэг ном уншиж эхлээд за энийг юу яах вэ доо гэж бодож исэн 2 дахь ном руу 3 дахь ном руу ороод 4 дахь номон дээр бүр баталгаажуулж авсан. Ер нь бол 365 хоног ном уншихад бол надад асуудал үүсэхгүй байна. Тэгэхээр л одоо бүр хэцүү хүндхэн асуудал тулгарчихгүй бол би яг ном уншихаа бол таслахгүй гэж бодож байна. За тэгээд одоогийн байдлаар 2 монгол, 2 англи ном уншсан. Англи номыг бол илүү өөртөө сонсогдох тийм чангаар дуудаж уншсан. Энэ болохоор миний одоо англи хэлийг сайжруулах юм болов уу гэж бодож байгаа. Дээрэс нь миний pronunciation-ыг сайжруулах болов уу гэсэн итгэл найдвар байна. За 2 монгол ном болохоор одоогийн байдлаар нэлээд тархи амрааж гоё мэдрэмж авч уншиж байгаа. Дотроо чимээг уншиж байгаа гэсэн үг. Энэ маань ч гэсэн намайг бодлоо цэгцлэхэд бас элдв янзын юм руу өсчихгүй төвлөрөхөд гаргаж өгч байгаа тийм түүл юм болов уу гэж харсан. За тэгээд өнгөрсөн жилүүдэд би яг нэг юм алдаа гаргаж ирсэн юм байна л да. Нэг ном ихлүүлсэн бол тэрийг заавал дуусгах ёстой юм шиг санагдаад байдаг байсан. Тэрийг дуусгахгүй бол энэ номыг авсны хэрэг байхгүй гэдэг ч юм уу амар хайрын санагдаад байдаг байсан. Болвол энэ жил болохоор арай өөр. Хэрвээ энэ номны эхлэл хэсэг надад ямар нэгэн үнцэн өгч чадахгүй бол би энэ номыг уншихгүй. Эсвэл би энийг өөрөө хүсэж хүлээж бүр зорж очиж аваагүй болвол энэ ном надад нэг тийм үнцэнтэй зүйл биш байгаад байгаа байхгүй яг үнтэй. Тэгэхээр өөртөө үнцэн өгөх зүйл буюу тийм мэдээлэл байх үст тийм номыг бол уншина. Харин сонирхолтой гэж бодож аваад уншиж эхлээд үнэхээр надад сонирхолтой биш байх юм бол би бол шууд дундаас нь хаяна гэсэн итгэлтэй байна. Ер нь бол
тэрийгээ гэхдээ би номонд бас тооцохгүй. 30 номонд бас тооцохгүй гэж бодож байгаа шүү. Тэгэл хамгийн нэгдүгээрт бодох асуудал нь энэ ном надад ямар нэг үнцэн өгч чадах уу гэдэг асуултанд өөртөө ихлэ хариулт өгöd дараа нь ном руу орно. Тийм тэгээд ерөнхийдөө өнгөрсөн 44 өдрийн турш өдөр болгон ном уншихад надад хэцүү асуудал тулгарсан. Бас ядарсан, стрессцэн, ажил ихтэй байсан, бас бус асуудлууд тэгээд өчнөө бол асуудал байсан. Гэтэ ямар ч тач нэг ч өдөр орхигдуулалгүйгээр уншсан. Тэгээд энэнийхээ бас жижигхэн reward-ыг одоо авч байгаа юм болов уу гэж бодож байгаа. Reward нь нэг тийм бит зүйл биш. Гэхдээ миний сэтгэл санаа бол нэлийн үеиг байгаа. Яаж үеиг байгаа вэ гэхэлэр ямар ч тач чи өдөр болгон уншсараа 44 хоногийг ардаа өнгөрөөж гэсэн юм хэзээ ч өмнө нь хийж байгаагүй зүйлээ хүн хийчихлэр ч амар өөр багхан ч гэсэн бахархт юм байна л да. Тийм. За тэгээд одоо нэг сонирхолтой зүйл нь болохоор би ном унших гэж хичээдэггүй болсон. Би зүгээр л уншдаг хүн болсон байгаа. Одоогийн байдлаар. Тэгээ энэ маань болохоор бүр л гүнзгийрч явна одоо бүхэл юм нэг төвшин гэж байгаа шүү дээ тийм ээ. Би бол одоо ном уншдаг хүний хамгийн ихний одоо beginner төвшин ч юм elementary иймэрхүү төвшний уншигч байна. Явсаран байгаад одоо мэдгүй advanced төвшний уншигч болох байх гэсэн итгэл бол байна. За тэгээд бас нэг зүйл нь гэх юм бол хүмүүс надаас асуугаад байгаа нь чи яг уншсан номнуудаа санаж гин үү? Ямар мэдээлэл гарсан бэ? Тэрэн дээр юу гэжсэн, энэ дээр юу гэжсэн гэдээ асууж байгаа. Тэгээд тэрэн дээр хариулт өгөх юм бол яг уншсан номоо хуудас бүрээр нь ч юм уу бүх утга агуулгуудыг нь бүгдийг нь юусоо санахгүй байна. Гэхдээ ном унших нь өөрөө ямар нэгэн оюухана одоо ой санамжаа гэх юм уу номны хуудасуудаа дүүргэх биш. Харин эргээд энэ надад дадал, хөвшил дээрээс нь гой боломжуудыг бий болгох юм болов уу гэж бодож байгаа. За тийм байна. Өөр тэгээд нэг ярих гэсэн чинь нэг сонирхолтой юм алга. Өнөөдөр 4 дахь ном дуусгасан. Маргааш 5 дахь ном эхлүүлнэ. Тийм цагаан сарын үеэр ч гэсэн айлуулах уншихыг хичээнэ. Тэгээд рилүүдээ бас оруулахгүй байж магадгүй шүү. Тийм.